үүрэг юм. Чи үүнээс болгоомжтой байх ёстой. Чи үүний үлгэр жишээнээс зайлсхийх хэрэг. Шаардлага бол үүний хам байхаас зайлсхийж, спороос нь холдуулж, иранаас нь холдуул. Багш нараа анаар үүнийг анхаарлаа ажиглах хэрэг. Түүний хөдөлгөөнийг анхаарлаа ажиглаж, үгийг нь сайр нягалж, үйлдэлийг нь нэглэн үзэж, бодголыг нь аврахын улд биеийг нь шийг. Хэрэв ийм аврал үнэхээр боломжтой юм бол учир нь би үүнийг ярихдаа хэлмэн суларч байна. Энэ охин, энэ хүүхэд Христийн шашнаа нүгийн угуул хүн. Брахмад залбирч Жагерногийн өмнө өвдөг сүгдэн суудаг олон бяцхан хар шашнаас ч дор юм. Энэ охин худалч юм. 10 минут дуугүй болов. Энэ үед би ухаанаа бүрэн эзэмшсэн Броксхурс бүсгүйчүүд халаасны алчуураа гаргаж ирээд Опкондо өрхийг ажиглав. Насаа эмгээ нааш цааш ганхаж хоёр залуу нь ямар цочирдмоор юм бэ гэж шивнэн хэлж байлаа. Ноён Броксхурс яриагаа үргэлжлүүлв. Би үүнийг ивэн эгэгч эмгээгээс нь мэдэж авсан. Үнчин байхад нь үүнийг үрчилж авч охин шигээ өсгөн хүмүүжүүлж өгөөмөр сэглийнхэн хариуд ад жаргалгүй охин өгөөмөр сэглийнхэн хариуд ийм муухай аимшигай алархлагаар хариуцсан сүсэг бишрлээ. Энэрэнгүй хаагаагаас нь эцэс нь үүний харгас хэрцгий үлгэр жишээ эдний цэвэр ариун байдлыг бохирдуулчих вэ хэмээн айж үүнийг хүүхдүүдээс нь усгаарлахаас өөр аргагүй болсон юм. Эртний юудичүүд өвчөө хүмүүсээ бизадгийн зовлон зүтгүүрээ цөөрөм рүү илгээдэг шиг ирүүнийг эдгээхээр энд илгээсэн юм. Багш нар захирлаа. Иргэн ойронд нь ус зогсож болохгүй байхыг би анараас гуйж байна. Ноён Броксхурс зургийнхаа дээд овчийг засаж гэр бүлийнхэндээ ямар нэг юм буунаж гэр бүлийнхэн нь босч хаагаа ариун сүмд мэхийн яслан бүх агуу хүмүүс өрөөнөөс гарч ирэв. Шүүгч маань хаалга руу эргэж хараад тэр сандал дээр хагас цаг дахиад зогсож байг. Өдрийн үлдсэн хугацаанд хинч үүний ярихгүй байг. Тэгээд би дээш мордсон байлаа. Өрөөний гол дэгэл хөл дээрээ зогсож байгаадаа ичиж зовхыг өвчиж чадахгүй гэж хэлж байсан би одоо ичхүүрийн гишүүр дээр нээн нүдэнд харагдаж байлаа. Миний мэдрэмж ямар байсныг ямар ч хэл дүрслэн хэлж чадахгүй. Тэд бүгдээрээ босч амьсгааг минь дарж, хоолойг минь дарангуйлж байл нэг охин хурч ирэн хажуугаар минь өнгөрөн явхдаа нүдээ өргөв. Ямар хачирхлаа гэрэл эдэнд сүнслэгээр нөлөөсөн гэж. Надаар дамжуулан ямар эр бусын мэдрэмж өрүүлсэн гэж. Шин мэдрэмж надад ямар их өөгрөө байсан гэж. Энэ нь алагдсан баар бол эсвэл хохирогчийн хажуугаар өнгөрч Ранзи замд хүч чадал өгсөн ми байлаа. Би улам бүр сандарч эвдэн олгоогоо өндийлгэж сандал дээр ба бүх зогсов. Хилэн бүрс хаагаас ми ажлынхаа алаар баг зэрэг асууж асуулын ач холбогдолгүй байдлаас болж нуугдаж байрандаа эргэн ирж хажуугаар нь өнгөрөхдөө над руу инээмсэглэв. Ямар инээмсэглэл вэ? Би үүнийг одоо санаж байна. Энэ бол сайн оюун ухаан, жинхэнэ нэр зоригийн цацраг байсныг би мэднэ. Энэ нь үүний од омрон шугам, уранхай царай, унтсан саарл нүдийг нь ингэр элчийн дүр өрхөөс усгасан мийг гэрлүүлв. Гисэн хитээч эр агшинд хилэн бүрс гараа, бохир эмдэг зүүсэн байлаа. Дөнгөж цагийн өмнө хаагаас гिचэрт үүнийг маргааш нь алах усаар дүүрэн оройн хоолнд яллаж байхыг би сонссон юм. Хүний мөн чанар ийм л өгс бус билээ. Ийм олд хамгийн онголог гаригийн дискэн дээр байдаг. Хаагаас гिचэрт шиг нүд зөвхөн эдгээр өчүүхэн догдлыг л олж хардаг бөгөөд бөмбөрцгийн бүрэн гэрлэлийг харахгүй байна. Бүлэг хагас цаг дуусахаас өмнө аван цаг цохив. Сургуулаа асалж бүгд цай уухаар хоолны өрөөнд оров. Одоо би доош бууж зүрхэлсэн. Бүрэнхий байв. Би буланд ороод шалан дээр суулаа. Намайг өдий хүрэл дэмжиж байсан эд шид замхран алга болж эхлэв. Удалгүй гашуу дааж давшгүй ми болж би нүрээрээ газар сүгдэн хөвлөө. Одоо би уйлаа. Хилэн бүрс энд байсангүй. Юу ч намайг игсэнгүй. Би ганцаараа өөрийгөө орхиж нулимс минь самрыг усалж байлаа. Би маш сайн байж лоудад маш их зүйлийг хийж олон найзаа болж хүндгэл хүлээж хайр дурлалыг олж авахыг хүссэн юм. Би аль хэдийн мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргачихсан байлаа. Тэр өглөө би ангийнхаа эргүүнд хүрсэн байлаа. Хаага мэлэр намайг халуун дооноор магсан байв. Хаага темпл сайшаа инээмсэглэжээ. Хэрэв би 2 сар дахиад ийм ахиц дэвшил гаргавал надад зураг зурхыг зааж Франц хэл сурна гэж амласан байв. Миний үе энгийнхэн намайг их ширхээ гэж үзэн хэмж зовоодаггүй. Одоо би энд дахиад л цохиулж дэвсэлсэн хэвэж байлаа. Би илүү өндийж чадах болов уу? Хизээч үгүй гэж би бодсон. Би өгөхийг маш их хүсэж байлаа. Энэ хүслээ эвдэрсэн аялгаугаар мэгшин уйлж байл хин нэг нь ойрож би хөдлөв дахиад л хилэн бүрс миний дэргэд байлаа. Унарсан өмөр үүнийг өөр хоосон өрөөнд орж ирэхийг нь харуулж байв. Тэр миний кофе алхахыг авчирлаа. Наашир юм идд гэв. Гэвч одоогийн байдалтай тусал эсвэл өөрмөн намайг шахан зайлуулах юм шиг санагдана. Би хоёуланг нь холдууллаа. Хилэн намайг гайхсан боллоо. Би маш их хичээсэн ч бухимдлаа дарж чадсангүй. Би уйсаар байлаа. Тэр миний хажууд газар суугаад өвдгөө гараараа эврэн олгоогоо эдэн дээр авив. Энэ байдалтай индиан хүний хувьд дуугүй байв. Хамгийн өрөөнд би ярьсан юм. Хилэн чи яагаад хүн бүхний худалч гэж боддог охиноо хам байгаа юм бэ? Хүн бүр Жэйн. Чиний ингэж дуудахыг сонссон 80 хүн л байна. Дэлхий хэдэн 100 сая хүнийг агуулдаг шүү дээ гэв. Гэхдээ би сая ямар хамаа байна вэ? Миний мэдэх 80 хүн намайг үзэн яддаг. Жэйн чи андуурч байна. Сургууль дээр хинч чамайг үзэн яддаггүй эсвэл дургүй байдаггүй.
Олон хүн чамайг маш их өрөвдөж байгаа гэдэг би иглээ байна. Ноён Броксхөрсийн хийсэн зүйлийн дараа эд намайг яаж өрөвдөх билээ? Ноён Броксхөрс бурхан биш, ирж байгаа агуу бөгөөд бишрэн хүндэлдэг хүнч биш. Түүнийг энд бараг хайрладаггүй. Тэр хизээч өөрөө аалагдах алхам хийгээгүй. Хэрв ир чамайг онцгой дурай хүн гэж үздэг байсан бол эргэн ойронд чинь мэдэгдсэн эсвэл даалт дайснуудыг олох байсан. Хэрвээ эд зүрхэлбэл илүү олон хүн анд өрөвч сэглэр хандах болно. Багш сурагчид нэг юм уу 2 өдрийн урш чамайг хүүн хүндий харж болох ч эдний зүрх сэгэлд нөхөрсөг мэдрэмж нуугдсан байдаг. Хэрв анаар сайн зүйл хийхдээ зөвхөрлгүй байвал эдгээр мэдрэмж нь бүр зуур дарагдсны хувьд тодорхой харагдах болно. Нөгөө өвөр Жин гэж ирдөөгүй болов. За яах вэ? Хэлнэ үг гэж би хэлээд гараа үүн рүү навхад ир миний хуруунуудаа дулаацуулахын улд зөөлхөн илж цааш нь үргэлжлүүлв. Хэрв бүх дэлхий чамайг үзэн ядаж ёс бус хэмээн игэж өөрийн ухамсар чинь чамайг зөвшөөрч гин буруугаас чинь чөлөөлсөн бол найз нөхөдгүй байхгүй байх байсан. Үгүй, би өөрийнхөө алаар сайн бодох хэрэгээ гэдгээ мэднэ. Гэхдээ энэ нь хангалтгүй. Хэрв бусад хүмүүс намайг хайрлахгүй бол би амьдрахаас үхэн дээр. Би ганцаардаж үзэн ядагдахыг өвчиж чадахгүй хэлэн. Энд хар чамаас ч хаага темпл эсвэл миний үнэхээр хайрладаг өөр хэн нэгнээс жинхэнэ хайр сэглэг байхын улд би гарынхаа ясыг хуглах, эсвэл өхөр намайг шидэх, эсвэл өшөөлөж буй морины ард зогсоод цээжин дээр минь уураагаа зохихыг дураяа зөвшөөрнө. Чимээгүй Жейн. Та хүн мөрлөнийг хайрлах хайрын алаар хийх боддог. Чихи өргөн занаа, хид огшин занаа, чиний бие махбодыг бүээж, үнд амьдралыг өгсөн хэмжээгүй ирэх гар чиний сул дорой биес эсвэл анарын адилт сул дорой амьдаас өөр нөөц боломжоор анд хангасан юм. Энэ дэлхийгээс гадна мөн хүмүүний угсаанаас гадна үл үзэгдэх дэлхий хийгээд сүнсний хаан улс оршдог. Тэр дэлхий бидний эргэн ойронд байдаг. Учир нь энэ нь хаасайгүй байдаг. Мөн эдгээр сүнснүүд биднийг харж байдаг. Учир нь эд биднийг хамгаалахаар амьлагдсан билээ. Хэрв бид өвдөл ичхүүр үхэж байсан бол, доромжлол биднийг бүх алаас нь цохиж, үзэн ядал биднийг дарж байсан бол, ингэр элчүүд бидний арчлалыг харж, бидний гим зэмгүй байдлыг хүлээн зөвшөөрдөг. Хэрв бид гим зэмгүй бол ноён Броксхөрс хаагаар идээс сул дорой бөгөөд сүр жавхланаагаар даван хэлсэн энэ ялыг анар гэдгийг би мэдэж байна. Учир нь би анарын гал цогоо нүднээс болон аны цэвэр нүүрэн дээр чин сэгэлийн мөн чанарыг уншсан. Бурхан биднийг бүрэн дүүрэн шагналаар эмнэлхийн улд зөвхөн сүнс махан биеэс усгаарлагдахыг хүлээдэг. Тэгвэл амьдрал удахгүй өнгөрч үхлэн ад жаргал буюу алдар суунд хүрэх зам нь гарцаагүй байдаг байхад бид яагаад зовлон дарагдаж живэх ёстой юм бэ? Би чимээгүй байв. Хэлэн намайг айшруулсан байв. Гэвч үүний өгсөн амар амгалан байдалд үгээр илэрхийлэхийн аргагүй уугар гуниг байлаа. Түүнийг ярихад би уугар гунигийн мэдрэмжийг мэдэрсэн ч хаанаас ирснийг нь хэлж чадсангүй. Түүнийг ярьж дуусаад жаахан өргөн амьсгаа авч богино хугацаанд ханиалгахад би үүний өлөө бүдэг бадаг санаа зовнилтоо бууж өгөх юм бол өөрийн уу гашууга хоромхон зур марсан юм. Би олгоогоо хэлний мөрөн дээр аваад бэлхүүсээрээ иврэв. Тэр намайг өөр рүүгээ ааж бид чимээгүй амрав. Бид ийхүү удаан суугаад байл өөр нэг хүн орж ирэв. Салхилж ингрээс шүүрдэн буй зузаан үл сарыг нүцгэн орхижээ. Ойролцоох цонхоор үүний гэрэл бидэн дээр болон ойрон ирж буй хүн дээр бүрэн гэрлэж байлаа. Бид үүнийг хаага ариун сүм гэж шууд ансан юм. Би чамайг олохоор зориуд ирсэн. Жин эрг гэж ир хэлв. Би чамайг өрөөндөө оруулахыг хүсэж байна. Хилэн бүрс чамай хам байгаа болохоор ирж болно. Бид явлаа. Даргын удирдлагаар бид нилээд хідэн нарийн үгээ хонглоор явж, үүний байранд хүрэхээс өмнө шаар өгсөх хэрэгэ болов. Энэ нь сайн гал асаасан бөгөөд хөвчлээ харагдаж байв. Хаага темпл хилэн бүрс зуухны нэг алд намхан буйдан дээр суугаад өөрөө нөгөө алд суугаад намайг хажуу ийш нь дуудлаа. Бүх зүйл дууссан уу гэж ир асуугаад миний нүүр рүү ширэн харав. Чи өө гашууга арилгасан уу? Би хизээч ингэхгүй байх вэ гэхээс айж байна. Яагаад? Учир нь намайг буруугсан. Хаага болон бусад бүх хүн одоо намайг муу хүн гэж бодох болно. Охин минь, бид чамайг ямар хүн болохыг чинь нолох болно. Сайн охин шиг үргэлжлүүлэн ажил. Игвэл чи биднийг хангах болно. Хаага темплээ, тгий гэж ир хэлээд намайг иврэв. Харин одоо ноён Броксхөрсийн аны ивэн игэгч гэж дуудсан хаага хинбэ? Хаага Рид, миний аав ахын ихнэр. Аав ах минь нас барсан. Тэр намайг үүний асрамжид үлдээсэн юм. Тэгвэл ир чамайг өөрөө өөрчилж аваагүй гэж үү? Үгүй ээ хаага. Тэр үүнийг хийсэндээ харамсаж байсан ч аав ах маань нас барахаасаа өмнө намайг үргэлж байлгана гэж амлуулсан юм. За одоо Жин, эсвэл ядаж би чамд хэлье. Гим хэрэгэн буруугдсан үед ир үргэлж өөрийгөө өмгөөлөн ярихыг зөвшөөрдөг. Чамайг худал хэмээн буруугсан. Чадлынхаа хэрээр өөрийгөө надад хамгаал. Ой санамжийнхаа санал болгосон зүйл үнэн гэж хэл. Харин юу ч нэмэхгүй, юу ч хэрүүлж болохгүй. Би хамгийн уян хаан, хамгийн зөв хүн байхаар зүрх сэглийнхээ гүнд шийдэв. Хэлэх үгээ уялдаа бүхий л цэгцээ болгохын улд хідэн минь унгаан бодсны эцэс би үүнд гунига хүүхэд ахуй үеийнхээ бүх үхийг ярьж өгөв. Сэвэс хөдлөлтөө авч хэл яриа минь эрхүү гунига сэдвийг илэрхийлэхдээ ердийнхөөсөө илүү намуухан байлаа. Дургуутсыг өөгшүүлэхийн эсрэг хэлний сэрэмжлүүлгийг санаж, би ердийн зүйлээс илүү цус аг модыг өгүүлэг оруулсан юм.
Ийхүү хязгаарлагдмал хэлбэршүүлсэн энэ нь илүү үнэмшлээ сонсогдож байлаа. Хаага ариун сүм надад бүрэн игсэн юм шиг санагдаж билээ. Энэ үүхийн уршид би ноён Лодыг дайрал хийсний дараа надаа уулзахаар ирсэн хэмээн дурдсан байв. Учир нь улаан өрөөний аимшиг үйл явдлыг би хизээч мараагүй. Үүнийг наривчлан айлбарлахад миний сэтэл хөдлөл ямар нэг хэмжээгээр хил хязгаарыг эвдэх нь гарцаагүй байлаа. Учир нь хаагаарыг дуучлалгүйсэн миний эмх замраагүй гуйлыг үл ойшоож харанхуй. Аимшиг өрөөнд намайг 2 дахь удаага өгчих үед зүрх сэглийг минь эзэмдсэн зовлонгийн спазмыг юу ч зөөлрүүлж чадаагүй юм. Би яриагаа дуусгаад хаага темпл намайг хэдэн минут чимээгүй харав. Тэгээд ир хэлв. Би ноён Лодын алаар баг зэрэг мэднэ. Би үүнд загтал бичиж, хэрэг үүний хариул аны мэдэгдлээ нийцэж байвал аныг буруугал бүрээс олон нийт цэвэрлэн. Жин, чи одоо одорхой боллоо. Тэр намайг үнсээд хажуудаа байлгасаар би энд зогсож байгаадаа сэгэл хангалуун байлаа. Учир нь үүний нүүр даашинз нэг юм уу 2 чимэглэс цагаан духан дээр бөөгнөрсөн гялалцсан нуулга, гэрэлсэн хар нүдийг нь хараад би хүүхэд шиг ашаал авдаг байсан. Хилэн бүрээс хандан ярив. Өнөө орой сайн байна, хилэн. Чи өнөөдөр их ханиалгасан уу? Тийм ч их биш гэж би бодож байна. Хаага. Мөн цээжин чинь өвдөж байна уу? Арай дээр байна. Хаага темпл босч гараас нь бариад зүрхний цохлыг нь шалгав. Тэгээд ир суудал руугаа буцаж суув. Түүнийг дахин суух үед би үүний намуухан санаа алдав. Тэр хитэн хорон бодсноо босч хөвжлөөгөөр хэлв. Гэхдээ хоёр өнөө орой миний зочид байна. Би чамд ингэж хандах ёсой гэв. Охин хонхоо даруй. Барбара гэж хариулсан зарцад хандан. Би цай хараахан уугаагүй байна. Тавиурыг авчирч энэ 2 залуу эмгээд аяагав. Удалгүй авиур авчирчээ. Галын ойролцоох жижигхэн дугуй ширээн дээр байрлуулсан шаазан аяг, гялалцсан цайны орх миний нүдэнд ямар гоё харагдаж байсан гэж. Ундааны уур үнрээ, шарсан алхны үнэр ямар сайхан байсан гэж. Гэвч би үүнд ихэд сочирдсан. Учир нь би өсөж ихэлсэн байв. Маш бахан хэсгийг нь олж харав. Хаага темплч бас үүнийг олж харав. Барбара, чи жаахан алх цэцгийн ус авчирч болохгүй юу? Гуруулаа хүрэлцэхгүй байна. Барбара гадагшаа гарч ир удахгүй эргэж ирв. Хаага хардын ердийнхөөрөө илгээсэн гэж хэлж байна. Хаага хардын гэрийн эзгээ байсан нь ажиглагдаж байна. Ноён Броксхурсийн өөрийнх нь зүрх сэглийн дагуу халимны яс өмрөөр энцүү хэсгээс бүсэн эмгээ хүн байв. За яах вэ гэж Хаага темпл хариулв. Бид үүнийг хийх хэрэгэ гэж бодож байна, Барбара. Охин гарч явахдаа инээмсэглэн аз болоход энэ удаагийн дуудлыг би хангаж чадна гэж нэмж хэлв. Хилэн бид хоёрыг ширээн дээр ойрон ирэхийг урьж бидний өмнө намаа боловч нимгэн алхаа аяг цай аваад ир босоод шургуулганы үжээг онгойлгож цаасанд боосон боодлоо бялуу гаргаж ирээд бидний нүдэнд ом хэмжээ өрөө бялуу харагдав. Би анарын хүн бүрт авч явъя гэсэн юм. Гэхдээ ос маш бага байгаа болохоор анар удаа авах хэрэгэв гэж хэлээд өгөөмрөөр зүсч эхлэв. Тэр орой бид Никар амброзиа идэж байгаа минь найрлсан. Зугаа цэнгэлийн хамгийн хаашаал нь үүний өгөөмрөөр өгдөг эмзэг хоолоор өсгөлн дур хүслээ хангахад гэрийн эзгээ маань биднийг хараад баярлан дүүрэн инээмсэглэл байлаа. Цай дуусч авиурыг авсны дараа ир биднийг дахин гал руу дуудав. Бид үүний 2 алдныг нэгээр нь сууж одоо хилэн ир хоёрын хооронд яриа өрнөв. Хаага темпл агаар нь үргэлж айван амуулан, царайнд нь байдал, хил ярианд нь гал цогоо догдлон, өсөл ирмэлцээ байдал руу хазаахаас сэргийлдэг боловсон ээлдэг боловсон байдал байдаг байв. Энэ нь өөрийг нь харж сонсож байсан хүмүүсийн аашлыг хянах бишрэлийн мэдрэмжээр зэмлдэг байв. Харин хилэн бүрсийн хувьд би гайхан биширч билээ. Сэрүүн хоолд гялалцсан гал хайр багшийнх нь оршихуй, сайхан сэвэл, эсвэл энэ бүхнээс илүү үүний өвөрмөц оюун ухаанд ямар нэгэн зүйл үүний доор хүчийг өдөөсөн байлаа. Тэд сэрж гал дүрэлцэж, эхлээд энэ цагийг хүрэл миний хизээж харж байгаагүй цонхгор цусгүй хацрыг нь гэрлүүлв. Хаага темплийнхээс гин илүү ер бусын гоо үзэсгэлэнэ болсон нүднийх нь шингэн гялалцсан нүдэнд гялалцаж байлаа. Энэ гоо үзэсгэлэн гоё өнгөө уурс ормоос харандаагаар зурсан хөмсгөө биш, харин ууг учир хөдөлгөөн гэрэл гэгээ гоо үзэсгэлэн байлаа. Тэгээд үүний бодгол уруул дээр нь сууж хил яриа урсаж байлаа. 14 настай охин цэвэр ариун, бүрэн дүүрэн, гал цоогоо уран цэцэн үгийн урсаж буй булгийг барьж чадах үс ом, ирч хүчээ зүрх гэж юу? Миний хувьд ир марагдшгүй үдэш хилний хэлсэн үгийн онцлог нь ийм байлаа. Түүний сүнс удаан хугацааны уршид амьдарч байгаа олон хүний адил маш богино хугацаанд амьдрахаар яарвчлан ирсэн боллоо. Тэд миний хизээж сонсож байгаагүй зүйлсийн ухаан ярилцаж байв. Улс үндэстнүүд болон өнгөрсөн цаг үеийн, ас холын орнуудын, нээгдсэн эсвэл амглаж байсан байгалийн нууцуудын ухаан, тэд номуудын ухаан ярьдаг байв. Хичнээн ихийг уншсан гэж. Тэд ямар их мэдлэгээ байсан болоо. Тэр үед эд Франц нэрс Франц зохиолчдыг маш сайн мэддэг юм шиг санагдаж байв. Гэвч Хаага темпл хэлнээс аавынхаа заасан лайн хэлийг эргэн санахын улд заримдаа хоромшүүрч аваад авиураас нэг ном авч мэргэлийн нэг хуудсыг уншиж айлбарлахыг гуйхад миний гайхал оргилдоо хүрчээ. Хилэн дуулуураа дагаж миний бишрэн шүүх эрхэн дуугарах шугам бүрд өргөжин илж байлаа. Унах цаг дуугарахаас өмнө ир дуугаа дөнгөж дуусгасан байлаа. Хойшлуусныг хүлээн зөвшөөрөх аргагүй байв. Хаага темпл биднийг хоёуланг нь эврэн биднийг зүрх сэрэлдээ ааж хэлв. Хүүхдүүд минь, бурхан анарыг адислаг, хилэн надаас арай илүү эвэрч үүнийг илүү дурамчхан явуулав.
Хилэн үүний нүд хаалга руу дагав. Түүний хувьд эр 2 дахь удаага гунгаа санаа алдав. Түүний өсөө эр хацраасаа нулимсыг арчлаа. Унлагын өрөөнд хурч ирэл хаагаас гिचэртийн дуу хоолойг сонсов. Тэр шургуулгыг шалгаж байв. Тэр дөнгөж сая хилэн бүрсийн хувцсыг гаргаж ирээд биднийг ороход хилнийг хурц цэмлэлийгээр уган авч маргааш мөрөн дээр нь эмх замбраагүй ивсэн хагас 10 гаруй өгүүлэл зүүсэн байх ёсоо гэж хэлв. Миний юмс үнэхээр ичгүүрээ эмх замбраагүй байдалд байсан юм гэж хилэн намуухан дуугаар би эдгээрийг эмх цэгцээ болохыг хүссэн ч марсан гэж бөөнөв. Маргааш өглөө нь хаагаас гिचэрт цаасан дээр илоод үсгээр слэрн гэдэг үгийг бичиж хилний ом, зөөлөн, ухаанаа, илдэг зөөлөн духан дээр филакри лугаа адил боов. Тэр үүнийг зүй ясны шигээс гэж үзэн эвчээрээ дургуйцэлгүй өдөш хүрэл зүүжээ. Хаагаас гिचэрт үдээс хойш хичээлээ дуусгаад гарч ирмэгц би хилэн рүү гүйж очиод үүнийг уурж аваад гал руу шидэв. Үүнийг хийж чадхааргүй уур хилэн өдөржингөө бодголт минь шааж халуун нулимс хацрыг минь хавсаар байв. Учир нь үүний гунигаа хүлцэнгүй байдлын үзэгдэл миний зүрх сэглийг эсхийн аргагүй өвөж байлаа. Дээр өгүүлсэн үйл явдлуудаас хойш 7 хоног орчмын дараа ноён лолойдод захидал бичсэн Хаага темпл үүний хариулыг хүлээн авчээ. Хаага темпл сургуулаа бүхэлдэн цуглуулад Жин Эрийн эсрэг уулгасан хэргийн алаар шалгал хийгдсэн бөгөөд үүнийг буруугал бүрээс бүрэн чөлөөлөгдөж байгаадаа уйлын баяраа байгаагаа мэдэгджээ. Багш нар надаа гар барьж үнсгэд хам яваа хүмүүс баярлан бомнолтох нэр. Хүнд ачаанаас ийхүү чөлөөлөгдөж биеэр цагаас эхлэн хүнд бэрхшээл бүрийг анхдагч болохоор дахин ажиллаж эхлэв. Би шаргуу хөдөлмөрлөж миний амжил хичээл зүглээс шалгаалж байсан юм. Ухаан маань дадлах хийснээр сайжирч биеийн амрын дасгал хийснээр оюун ухаан минь хурцдаж хэдхэн 7 хоногийн дараа би дээд ангид дэвшиж 2 сарч болоогүй байхад Францаар болон зурч эхлэхийг зөвшөөрсөн юм. Би эрэг гэдэг үйл үгийн эхний 2 цаг үеийг сурч анхны байшингаа хананууд нь пиццагийн цамхгийн ханнаас давуу алаа. Өдөр зурсан юм. Тэр шөнө би орондоо орохдоо доод дур хүслээ зугаацуулж зансан халуун шарсан өмс буюу цагаан алх шин сүгээр бармицтын оройн зоог бэлхэхээ марсан юм. Харин харанхуйд харсан өгс зургуудын үзэгдлэр би зоогсон. Миний гараар хийсэн бүх буял, чөлгөө харандаагаар зурсан байшин модод үзэсгэлэн чулуу, балгас, кьюб шиг үхрийн бүлгүүд, дэлбэрээгүй сарнаа дээр эргэлдэж буй эрвэхийнүүд, боловсрч гүйдсэн иноор үүж буй шууд, сувч шиг үндгүүдийг хүрээлсэн үүрний үүр, залуу оронго шүршүүрээр чимгэлсэн. Би бас өдөр Хаага пирогийн надад үзүүлсэн Франц хэлний нэгэн жижигхэн мөнхийг орчуулж чадах боломжоо унгаан бодсон юм. Бас намайг ам унахаас өмнө энэ асуудал миний сэтэл ханамжаар шийдэгдээгүй. Соломон зогссон шар өхөр үзэн ядлаас хайр байгаа газар ургамлаа хоол эзэн дээр гэж хэлсэн байдаг. Би одоо ловдыг бүх гачигдлаа гисгэд өдөр өмнө ансаг хэрэгслэр нь солихгүй байх байсан. Бүлэг гэвч ловдын гачигдал өөрөөр хэлбэл зовлон зүдгүүр багассан юм. Хавар үргэлжилж ир үнэхээр аль хэдийн ирсэн байлаа. Өвлийн хувийн зогсож цас хайлж хурц салхин намжирчээ. 1-р сарын хурц агаараар хугарч доглон боллоо хавдсан хөөр хэлсээ хүлмэн 4-р сарын зөөлөн амьсгалын дор эдгэрч намжиж эхлэв. Шөнө өглөө Канадын халуунаар бидний судсан дах цусыг хөлтгөө байсан. Бид одоо цэцэрлэг өнгөрүүлсэн оглоомын цагийг ивчиж чаддаг байлаа. Заримдаа нарай өдөр бүр аяахан элдэг боловсон болж бор орнуудын дээр ногоон ургасан нь өдөр бүр сэргэж ховб шүн дундуур явж өглөө бүр алхаа гişийнхээ уул мөрийг илүү одомрон үлдээдэг байв. Навчны дундуур цэцэг харагдана. Цасан дусал маар ягаан өнгийн оркул алан нүдэн ихлэн үнрээ. Пүрэв гаригийн үдээс хойш хагас амарлаар бид одоо алхаж явахдаа замын хажууд хашааны доор илүү амаа цэцэгс дэлгэрхийг хардаг байлаа. Манай цэцэрлэгийн өндөр шоох хамгаалсаа ханны гадна асар их хаашаал ингэрийн хаяа хязгаарласан зугаа цэнгэл байдгийг би бас олж мэдсэн юм. Энэ зугаа цэнгэл нь ногоо сүүдэр баялаг ом олгодын хонглыг хүрээсэн язгууран ориглууд бараан чулуу гялалцсан эргүүлгүүдээр дүүрэн гялалцсан хорогдох газар байлаа. Өвлийн өмөр ингэрийн доор хүүнд хаварч цасанд хучигдсан энэ дүр зураг хичнээн өөр харагдаж байсан гэж. Тэр үед Ирбек өөрөө бохир бор шуургагүй урсгал байсан бөгөөд модыг ас цавчиж ихэвчлэн зэрлэг бороо хуйлран нойрсож ихэвчлэн өвгөн шуурга дуу чимээ гаргана. Ирэг дээрх айн хувьд зөвхөн ясал харагдаж байв. 4-р сар 5-р сар хүрэл үргэлжилж цэлмэг айван 5-р сар байлаа. Цэнхэр ингэр намуухан нар баруун өмнөд зүгийн зөөлөн салхи үргэлжилнэ. Одоо ургамал ногоо ирч хүчээ боловсрч байлаа. Ловд булчирхаагаас эксрэв. Энэ нь бүхэлдээ ногоон цэцэгсээ болов. Авраг ом илэм үнс царс модны яс сүрлэг амьдралд сэргээгдэжээ. Модны ургамлууд хонголдоо элбэг дэлбэгээр ургаж, тоо өмшгүй олон өрлийн хөвд хонглыг нь дүүргэж, зэрлэг ургамлуудынхаа элбэг дэлбэг байдлыг газрын нарны хачирхлаа гэрэл болгож байв. Цайвар алан шаргал өнгөн сүүдрээ газруудад хамгийн хамаа гялалцсан өнгө лугаа адил гялалцахыг би харсан. Энэ бүхэнд би байнга бүрэн дүүрэн чөлөөгөөр ажиглалгүйгээр бараг ганцаараа идэлж байлаа. Энэхүү ер бусын эрх чөлөө ашаал авахын улд нэгэн шалгаан байсан бөгөөд одоо үүнийг сурвалжлах нь миний үүрэг болоод байна. Гүй гой модоор хучигдсан горхны эрэг дээрээс сүндэрлэн босч буй хэмээн би ярихдаа орон сууцны хувьд аяахан газрыг дүрслэн хэлээгүй гэж юу? Мэдээж хангалаа аламжаа. Гэхдээ эрүүл эсэх нь өөр асуудал. Ловдын хивж байсан гой мод нь манна ахлын үлгийн ноог байв.
Хавар үргэсч өмчин хүүхдийн асрах газар чимээгүйхэн орж, хөл ихээ сургуулийн өрөө доор байраар гидсний хижиг өвчнөөр амьсгалж, 5 дугаар сар ирэхээс өмнө семинарыг имлэг болгон хувиргасан аж. Хагас өсгсөн хайхрамжгүй ханиад өвчний улмаас ихэнх сурагчид халдвар авах хандлага байжээ. Ангиуд хуваагдан дүрм журм хөнгөвчлсөн. Сайн ажилласан цөөхөн хүнд бараг хязгааргүй зөвшөөрөл олгосон байв. Учир нь эмнэлгийн үйлчлэгч эднийг эрүүл байлгахын улд байнга дасгал хийх хэрэгэ гэж зүгдэг байв. Хэрэв өөр байсан бол эднийг харж эсвэл хориглох чөлөө цаг хэмтж байсангүй. Хаагаа темпл өвчнүүдэд хамаг анхаарлаа хандуулж байв. Тэр өвчний өрөөнд амьдардаг байсан бөгөөд шөнө хитэн цаг амархаас өөр юу ч гардаггүй байв. Багш нар найз нөхөд хамаан садан эднийг халдвар өвчний суудлаас зайлуулах боломжоор азаа охтыг явахад шаардлага бусад бэлгэл ажлыг хийхэд бүрэн завгүй байлаа. Аль хэдийн цохилсон олон хүн гэрээ хараад нас барсан байна. Зарим нь сургууль дээрээ нас барж, өвчний мөн чанар нь хойшлуулж болохгүй байсан бол чимээгүйхэн хурдан оршуулгджээ. Өвчин ийхүү ловдын оршин суугч өгсөн үүний байнгын зочин болсон үед хананд нь харанхуй айдас байв. Өрөөнүүд хонглууд нь эмнэлгийн үнрээр дүүрч, паслан мөнх бус байдлын хог хаядлыг даван уулгах гэж дэмий хоосон хичээж байхад эрхүү гэрэл 5 дугаар сар гялалцсан олгод үзэсгэлэн ой модны дээгүүр үүлгүй гялалцаж байлаа. Цэцэрлэгч бас цэцэгсээр гялалцаж модны өндөр ургаж цараан цэцгүүд дэлгэж вилбанк сарнаа цэцэглэж байлаа. Жижигхэн орнуудын хил хязгаар нь ягаан ариуч хямгч хүрэн улаан давхар маргаашуудаар инээмсэлсэн чихэрлэг шууд өглөө. Оройн цагаар амлагч алимны үнэр архаж байв. Эдгээр анхлын үнрээ эрдэнэс нь авсан давхаа хөвс цэцэгсээр хангахаас өөр ловдын ихэнх хоригдлуудын хувьд ямар ч ашиггүй байв. Харин би болон сайн үргэлжлүүлсэн бусад хүмүүс айдсны болон улирлын үзэсгэлэн сайхныг бүрэн дүүрэн идэлж байлаа. Эд биднийг өгзөөнөөс үдэш болол цэгэн шиг ойд хэрэн инүүчилж явахыг зөвшөөрдөг. Бид дурай зүйлээ хийж хүссэн газраа явж илүү сайн амьдарч байсан. Ноён Броксхурс болон үүний гэр бүл ловд руу хизээж очоогүй. Гэр орны асуудлуудыг нэглэн шалгадаггүй. Загалмайн гэрийн үйлчлэгч халдвар авахаас айсандаа хөөгдсөн байв. Үүний залгамжлагч лоон эмнэлэг гэрийн эзгээ байсан бөгөөд шинэ оршин суух газрынхаа арга барил тасаагүй байсан бөгөөд харьцангуй өгөөмөр байдлаар хангасан юм. Түүнээс гадна хооллох хүн цөөхөн байв. Өвчнүүд бага идэж чаддаг байв. Өглөөний цайны савнууд маань илүү дүүрсэн байв. Тогмол оройн хоол хийх цаг олдохгүй болохоор энэ нь олноо охиолддог байв. Эр бидэнд ом зүсэм хүн бэлүү эсвэл зузаан зүсэм алах. Бяцлаг өгөхөд бид үүнийг мод руу авч явж хүн бүр хамгийн дураа газраа сонгож ансаг хоолдог байв. Миний дураа суудал бол бикийн голоос цагаан хуурай дээш өргөгдсөн гүлгэр өргөн чулуу байлаа. Би энэ ажлыг хөл нүцгэн хийж гүйцгэсэн. Чулуу нэр үед миний сонгосон хамрагч Мэри Ан Милсэн гэгч охин бид хоёрыг авахаа байлгах үйц өргөн байлаа. Хэрсэн ухаана, ажигч гэрхаа хүн, зарим алаараа эр оюуны чадахаа, өвөрмөц байсан учраас нөгөө хэсэг нь намайг айвшруулдаг зан авираа байсан учраас би үүний нийгэмд ашаал авдаг байлаа. Надаас хэдэн насаар ах эр дэлхийн алаар илүү ихийг мэддэг байсан бөгөөд миний сонсох дураа олон зүйлийг надад хэлж чаддаг байв. Түүний хам миний сониуч зан аашаал олж, миний алдаа догдлыг ч бас хүлцэнгүй харж, миний хэлсэн юунд ч саа догор учруулдаггүй. Тэр хүүрнэлийн ээлжинд би дүүнэл хийх, эр мэдээлэх, би асуух дурай байв. Ингээд бид хоёр хамдаа сэлж харилцааны үр дүнд их зугаа цэнгэл ирж байгаа ихэц дэвшил гаргаж байлаа. Энэ хооронд хилэн бүрэнс хаан байсан бэ. Ирэх чөлөөний энэ сайхан өдрүүдийг би яагаад үүний хам өнгөрөөгүй юм бол? Би үүнийг марсан юм болов уу? Эсвэл би үүний цэвэр ариун нийгмээс залхсан ямар ч үн цэнгүй юм болов уу? Миний дурдсан Мэри Ан Милсэн миний анхны анилаас доогуур байсан нь мэдээж. Тэр надад зөвхөн хөвжлээ өөх ярьж, миний сонирхсан ирээ зээргүй, хурц ховживд хариу үйлдэл үзүүлж чаддаг байв. Хэрвээ би хэлний ухаан үннийг ярьсан бол эр өөрийнх нь яриа өрнүүлэх онцгой боломжийг эдэлсэн хүмүүс илүү эрхэм зүйлсийн амийг мэдрүүлэх чадвараа байлаа. Үнэн уншигч, мөн би үүнийг мэдэж мөн мэдэрсэн. Хэдийгээр би олон догдлоо, цөөхөн гээлагч цэгээ савгаа хүн хэдий ч хилэн бүрэнсээс хизээж залхаж байгаагүй. Зүрх сэглийг минь хөдөлгөж байсан ямар ч хүчээ, уян зөөлөн хүндэглэлийн мэдрэмжийг үүнд хизээж хадгалж байгаагүй юм. Хилэн бүх цаг үед ямар ч нөхцөл байдалд миний хувьд муухай хошин шог яриа, уур уцаарыг хизээж зовоодаггүй нам гүмхэн, эглээ нөхөрлөлийг надад үзүүлж байхад яаж өөрөөр байж чадах билээ. Харин хилэн одоо өвдөж байлаа. Хэдэн 7 хоногийн урш дээд давхрын өрөөнд ямар өрөө байгааг нь мэдэхгүй байлаа. Тэр гэрийнхээ эмнэлэг халуурсан өвчнүүдээ хам байгаагүй гэж надад хэлсэн юм. Учир нь үүний гомдол гидсний хижиг биш харин уух явдал байсан бөгөөд би мэдлэггүй байдлаасаа болоод цаг хугацаа анхаарал халамж нь үүнийг гарцаагүй хөнгөвчлөн гэсэн зөөлөн зүйлийг ойлгож байлаа. Тэр нарай дулаахан үдээс хойш нэг юм уу 2 удаа доош бууж ирэн хаагаа темпл үүнийг цэцэрлэг рүү аваачсан нь надад энэ санааг баасан юм. Гэвч ийм охиолдолд үүний ярилцахыг надад зөвшөөрдөггүй байв. Би үүнийг зөвхөн сургуулийн цонхоор л харсан. Учир нь нэр их үлгийдэж верандагийн доор хол сууж байлаа. 6 дугаар сарын эхээр нэгэн орой би ойд Мэри Анна хам шүн болол гадаа байсан юм.
Бид ердийнхөөрөө бусдаас усгаарлагдаж хол хэрэн инүүчилсэн байлаа. Бид замаа алдаж ойн шураг дээр хоолдог хагас зэрлэг гахаан сүргийг харж ханддаг эргээ. Эмгээ хүмүүсийн амьдардаг зэлүүд байшингаас асуух хэрэгэ болов. Биднийг буцаж ирэхэд сар мандсны дараа мис засалчих гэдгийг нь мэдэж байсан. Одоо морь цэцэрлэгийн хаалган дээр зогсож байлаа. Мэриан нэр оройн яг эр цаг ноён бэсийг дуудсан учраас хэн нэгэн хүнд өвчөө байх гэж бодож байгаагаа хэлв. Тэр байшинд оржээ. Би ойд ухсан ганц аг үндсээ цэцэрлэгээ арихаар хэдэн минут үлдлээ. Хэрэг өглөө хүрэл орхивол хаах вэ гэж айж байлаа. Ингэж дууссаны дараа би дахиад жаахан хүлээв. Цэцэг шүүдэр унах шиг амаа өнрөж байв. Ийм аламжаа, авин, дулаахан үдэж байлаа. Гэрэлсэн өрнөд маргааш дахиад нэг сайхан өдрийг амлжээ. Буушт орондод сар сүр жавхланаагаар мандаж байлаа. Би эдгэр зүйлсийг ажиглаж хүүхэд шиг баясаж байсан бөгөөд энэ нь урд өмнө хизээч байгаагүйгээрээ оюун санаанд минь орж ирв. Өвчний орон дээр хивэж байхад өгөх нь ямар харамслаа вэ? Энэ дэлхий сайхан. Түүнээс дуудагдаж хэн мэдэхгүй хаашаа явбал уугараа байх болно. Тэгээд оюун ухаан минь ингэр болон амийн алаар үүнд суулгагдсан зүйлийг ойлгохын улд анхны чин сэглэлийн оролдлогоо хийв. Анх удаа ир ухарч гайхаж цочирджээ. Тэр анх удаа арагшаа хоёр алаас нь болон өмнө нь хараад эргэн ойронд нь бүл мэдэгдэх ангал харагдав. Тэр зогсож байгаа цорын ганц цэг буюу одог мэдэрсэн юм. Үлдсэн бүх зүйл нь хэлбэр дүрсгүй үйл хоосон гүн байв. Энэ эмх замраагүй байдлын дунд чичирч живж байна гэсэн бодол ирж чичирч байлаа. Энэ шин санааг унгаан бодож байх зуура би урд хаалга нэгдэхийг сонсов. Ноён бэс гарч ирэн үүний хам сувлагч байлаа. Тэр үүнийг мориндоо унаж явахыг хараад хаалгаа хаах гэж байл би үүн рүү гүйж очлоо. Хилэн бүрэнс ямар байна вэ? Маш мөн гэж хариулв. Ноён бэс үүний уулдсан юм уу? Тийм ээ. Тэр үүний алаар юу гэж хэлсэн юм бэ? Тэр энд удаан байхгүй гэж хэлж байна. Өчигдөр миний сонсголт хэлсэн энэ хэсэг үүнийг Норон Берланд руу гэрээ шилжүүлэх гэж байгаа гэсэн санааг л илэрхийлэх байсан бизээ. Энэ нь үүнийг өгөж байна гэсэн үг гэж би сэжиглэх ёсгүй байсан. Гэхдээ би эр даруй мэдсэн юм. Энэ нь хилэн бүрс энэ дэлхий дэх сүүлчийн өдрүүдэд оолж байгаа бөгөөд хэрв ийм газар байвал сүнснүүдийн бүс рүү аваачигдах болно гэдгийг би тодорхой ойлгосон юм. Би аимшиг цочиртос дараа нь өө гашуу, дараа нь үүний уулзах хүсэл өрлөө. Би үүнээс ямар өрөөнд хивэж байгааг нь асуув. Тэр хаага тэмдлийн өрөөнд байна гэж сувлагч хэлв. Би очиж үүний ярилцаж болох уу? Өө үгүй ээ, охин минь. Энэ нь магадлал бага. Харин одоо чиний орох цаг болжээ. Шүүдэр орж байхад гарахгүй бол чи халуурна. Сувлагч урт хаалгыг хаав. Би сургуулийн өрөө рүү хөөлдөг хажуу алын хаалгаар орлоо. Би яг цагаа ирсэн байлаа. Цаг 9 болж байсан бөгөөд хаага мэлэр сурагчдыг өнгөж дуудаж байв. Магадгүй 2 цагийн дараа, магадгүй 11 орчим үед би нойрондоо дийлдэж чадалгүй. Дуур байрны өгс нам гүн байдлаас хамрагчид маань бүгд гүн гүнзгий амарч байгаа юм шиг санана. Зөөлхөн босч, шөнийн даашинзныхаа нөмргийг өмсөж, гуайлгүйгээр байрнаасаа чимээгүйхэн гарч хаага тэмдлийн өрөөг хайхаар хөдлөлөө. Энэ нь байшингийн нөгөө алд байлаа. Гэхдээ би замаа мэдэж байлаа. Үүлгүй зууны сарны гэрэл хонглын цонхоор энд эндгүү орж ирдэг байсан нь үүнийг ямар ч хүндрэлгүйгээр олох боломжийг надад олгосон юм. Халуурах өрөөнд ойрож ирэхэд камфор шасан уксусын үнэр намайг сэрэмжлүүлж шүнжэнгөө суусан сувлагч намайг сонсох вэ гэж айн хаалгаар нь хурдхан өнгөрөв. Би илрүүлж буцааж явуулахаас айж байлаа. Учир нь би хэлнээ уулзах ёстой. Би үүнийг өгөхөөс нь өмнө эврэн сүүлчийн удаа үнсэж, сүүлчийн үгээ солилцох ёстой. Шаар уруудаж доорх байшингийн нэг хэсгийг уулж, чимээ шуугангүйгээр хоёр хаалгыг онгойлгож хаагаад би өөр нэг шаны давхар хурч ирэв. Би морин дээр гараад яг миний эсрэг алд хаага ариун сүмийн өрөө байлаа. Түлхүүрийн нүхээр болон хаалганы доороос гэрэл усв. Эргэн ойронд гүнзгий нам гүн байдал нүмрэн байв. Дөхөж ирэл хаалга баг зэрэг онгорхой байлаа. Өвчний ойр орших газар цэвэр агаар оруулах гэж байгаа байх. Эргэлзэж энгэлзэх хүсэлгүй, эвчээргүй сэтэл хөдлөлт, сэтэл санаа нь хурц арчлаар чичирч байсан би буцаагаад харлаа. Миний нүд хэлнийг хайж, өглийг олохоос айж байлаа. Хаага тэмдлийн орны ойролцоо цагаан хөшигнөр хагас хучигдсан жижигхэн ор байлаа. Хувцсны доор дүрсийн дүрсийг харсан ч нүүрэн дүүжлүүрээр нуугдсан байв. Цэцэрлэг миний ярилцсан сувлагч зөөлөн сандал дээр унаж байлаа. Унраагүй лаа ширээн дээр бүдэг бадаг шааж байлаа. Хаага темпл харагдсангүй. Би үүнийг халуурах өрөөнд ухаан алдсан өвчин дээр дуудсан гэдгийг би дараа нь мэдсэн юм. Би урагшилсан. Дараа нь хүүхдийн орны хажууд зогсов. Миний гар хөшигний дээр байсан ч би хөшигний дэргэд байсан ч буцааж авахаасаа өмнө ярихыг илүүд үзлээ. Цогцыг харахаас айсандаа би жигсээр л байв. Хийлэн би чи сэрж байна уу гэж аяархан шивнэв. Тэр хөдлөн хөшгийг буцаахад би үүний царай цонхгор царай боловч айван байхыг харлаа. Тэр өчүүхэн өөрчлөгдөж байсан бол миний айдас ир дороо замхран алга болов. Чи байж чадах уу, Жин гэж ир өөрийн зөөлөн дуугаар асуув. Өө. Тэр өгөхгүй. Тэд эндүрч байна. Хэрв ир байсан бол ярьж мөн айван харж чадахгүй байсан. Би хүүхдийн орон дээр нь гарч үнсэв.
Духан нь хүүийн хацар нь хүүийн нимгэн гар бугуйнч мөн адил байв. Гэвч ир уртыг шигээ инээмсэглэж байв. Чи яагаад энд ирсэн юм бэ, Жэйн? 11 цаг өнгөрч байна. Хэдэн минутын дараа зохихыг би сонссон. Би чамаа уулзахаар ирсэн хэлэн би чамайг маш хүнд өвчөө байгааг сонссон. Чамаа ярих хүрлээ унаж чадсангүй. Чи надад салах ёс гүйцэхээр ирсэн юм байна. Чи яг цагаа ирсэн байх. Чи хаа нэгэ явах уу хэлэн. Чи гэрээ харих уу? Тийм ээ. Буруудан гэрээ буюу сүүлчийн гэр рүү. Үгүй хэлэн. Би цөхрөнгөө барсан байдлаа зогсов. Нулимсаа залхих гэж оролдох үед хэлэн ханиалгав. Гэвч энэ нь сувлагчийг сэрээсэнгүй. Дууссаны дараа ир хэдэн минут ядарч уйлдсан хэвэж байв. Дараа нь ир шивнэв. Жэйн, чиний бяцхан хөл нүцгэн хивээд хүнжлөө нүмрэн ав гэв. Тэр миний дээр гараа явахад би үүнд ойрон суулаа. Удаан дуугүй байсны дараа ир цааш нь шивнсээр байв. Би маш их баяраа байна. Жэйн намайг өгсөн гэж сонсвол гашуудах хэрэггүй. Гашуудах зүйл алга. Бид бүгд нэг л өдөр өөхөх ёстой. Намайг зайлуулж байгаа өвчин өвдөлгүй юм. Энэ нь зөөлөн аажмаар миний оюун санаа амар байдаг. Надад харамсах энд ч үлдээхгүй. Надад зөвхөн аав. Тэр саяхан гэрэлсэн бөгөөд намайг санахгүй. Залуудаа өхвөл би их зовлонгоос зайлсхийх болно. Надад энэ дэлхийд амжил олох зан чанар авьяас бэлэг байгаагүй. Би өргөлж буруу байх байсан. Гэхдээ чи хаашаа явах гэж байна хэлэн. Чи харж байна уу? Чи мэдэх үү? Би гэж байна. Би бурхан руу явж байна гэдэг иглээ байна гэж хэлжээ. Бурхан хаана байна вэ? Бурхан гэж юу вэ? Миний буйгч болоод буйсан зүйлээ хизээж усахгүй анарих. Би түүний хүчинд бүрэн найдаж, түүний сайн сайханд бүрэн игдэг. Намайг түүнд эргүүлсэн авчирч, түүнийг надад илчлэх үйл явдлаа нэгэн ирэх хүрэл би цагийг олдог. Тэгвэл хэлэн ингэр гэдэг газар байдаг гэдэг. Нас барахад бидний бодгол энд хүрч чадна гэдэг чи иглээ байна уу? Ирээдүйн мууж улс байгаа гэдэг би иглээ байна. Бурхан сайн гэдэг би игдэг. Би ямар ч эргэлзээгүйгээр өгшгүй ирэхээ түүнд даагаж чадна. Бурхан бол миний эцэг, бурхан бол миний найз. Би түүнд хайраа. Тэр надад хайраа гэдэг би игдэг гэж хэлв. Хэлэн би өгөхдөө чамаа дахин уулзах уу? Чи аз жаргалын яг ир бүсэд ирэх болно. Тэр хүчирхэг орчлон ерөнцийн эцэг их үүнийг хүлээн авах нь гарцаагүй. Хайржээ. Би дахиад л асуусан боловч энэ удаад зөвхөн бодолд улгуурлан асуув. Тэр бүс хаана байна вэ? Байдаг уу? Би хэлнийг эврэв. Ир надад урдынхаасаа илүү эрхэм юм шиг санагдав. Би үүнийг явуулж чадахгүй юм шиг санагдав. Би нүрээ үүнийг хүзүүнд даран хивэж байлаа. Удалгүй ир хамгийн аяахан дуугаар би ямар ая ухаа юм бэ? Сүүлчийн удаа ханиалгасан нь намайг баг зэрэг ядрагсан. Би унаж болох юм шиг санагдаж байна. Гэхдээ намайг биеий орхижээ. Чамаа хам байх дурай. Би чамаа хам үлдэн хайр хэлэн. Хинч намайг авч явахгүй. Чи дулаахан байна уу? Хонгорхон минь. Тийм ээ. Сайхан амраарай, Жэйн. Сайхан амраарай хэлэн. Тэр намайг үнсэж, би ч үүнийг үнсэж, бид хоёулаа удалгүй нойрмоглон унав. Намайг сэрэхэд өдөр байсан бөгөөд эр бусын хөдөлгөөн намайг сэрэв. Би дээшээ харлаа. Би хин нэгний гар байсан. Сувлагч намайг эврэв. Тэр намайг хонглоор дамжин доор байр руу авч явж байв. Орноосоо боссонд намайг зэмлээгүй. Хүмүүс бодох өөр зүйл байсан. Тэр үед миний олон асуултанд ямар ч айлбар олдсонгүй. Гэвч нэг юм уу 2 өдрийн дараа хаага темпл үүр цайхаар өрөөндөө буцаж ирээд намайг жижигхэн орон дээр хивэж байхыг олж мэдсэн юм. Нүүр минь хилэн бүрсийн мөрөн дээр авин гараа хүзүүгээр нэврэв. Би унаж байхад хилэн өгсөн байлаа. Түүний булш Броксбрижийн сүмийн хашаанд байдаг. Үүнийг нас барснаас хойш 14 жилийн урт зөвхөн өвсөө аваагаар хүчигдсэн байв. Харин одоо энэ газрыг Саарл Ганган хавн нэмдэглэж, үүний нэр болон Ресургам гэсэн үг сийлбэрлэгдсэн байна. Бүлэг. Өнөөдрийг хүрэл би өөрийн өчүүхэн амьдралын үйл явдлуудыг наривчлан нэмдэглэсээр ирсэн. Амьдралынхаа эхний 10 жилд би бараг адилхан олон бүлэг үлдээсэн юм. Гэхдээ энэ нь ердийн намар байх ёсгүй. Би үүний хариулууд ямар нэг хэмжээгээр сонирхол авах болно гэдгийг мэдэж байгаа үедээ л дурсамжийг дуудах ёстой. Тиймээс би одоо 8 жилийн хугацааг бараг чимээгүй өнгөрөөж байна. Гидсний хижиг зовдох сүрлийн үргээ биелүүлсний дараа эндээс аажмаар алга болжээ. Гэвч хорон санаа, хохирогчдын он сургууль дээр олон нийгмийн анхаарлыг авах хүрэл байгаагүй юм. Энэ гамшигын гарал үүслийн алаар судалгаа хийснээр олон нийгмийн уур хилэнг ихээр өрүүлсэн янз бүрийн барим аажмаар гарч ирэв. Сайн эрүүл бус байдал, хүүхдийн хоолны хэмжээ, чанар, бэлгэхэд хэрэглэгддэг хувийн ус, сурагчдын хөөр хэлсээ хувцас байр гээд энэ бүх зүйл нэгдсэн бөгөөд энэ нээлэн ноён Брокс хөрсийн хувьд ичгүүрээ боловч эмнэлэг ашгаа үр дүнд хүрсэн юм. Дүүргийн нилээд хідэн чинээлэг өгөөмөр сэглээ хүмүүс илүү охромжоо нөхцөлд илүү авуухай барилга барихад ихээхэн захиалга өгчээ. Шин дүрм журам боловсруулав, хоолны дэглэм, хувцас хунраа сайжруулах, сургуулийн хөрөнгийг хорооны удирдлагад хариуцуулдаг байв. Эд хөрөнгө гэр бүлийн холбооноосоо болж үл оомсорлох аргагүй ноён Брокс хөрс сангийн нарийн бичгийн даргын албан ушаалаа хадгалсаар байв.
Гэвч өөрийг ажиллаа гүйцэхэд нь илүү өргөн цар хүрээ, өрөвч сэглээ боловсон хүмүүс усалж байв. Түүний байцаагчийн албан ушаалыгч бас оюун ухааныг хав чанд байдлаа, ая ухаа эдийн засгаа, өрөвч сэглийг шулуун шударгаа хослуулж чаддаг хүмүүс хуваалцдаг байв. Ийхүү сайжирсан сургууль явандаа үнэхээр ашгаа, нэр өрөө байгууллага болсон юм. Би энэ хан хэрмийг сэргээн босгосны дараа 8 жил хоригдол хിവэр үлдэж, 6 сурагч, 2 багш. Энэ 2 албан ушаалын аль алинд нь би үүний үндсэн ач холбогдлын алаар гэрчлэлээ хуваалцаж байна. Энэ 8 жилийн урш миний амьдрал хэвэн байсан ч идэвхгүй байгаагүй учраас аз жаргалгүй байгаагүй. Надад маш сайн боловсрол олгох арга хэрэгсэл надад байлаа. Зарим хичээлдээ дурлах, бүхнээс илүү сайн суралцах хүсэл багш нараа, ялангуяа миний хайрладаг багш нар аалагдах агуу аашаал нь намайг урамшуулж, надад санал болгосон давуу алуудыг бүрэн дүүрэн ашигласан юм. Цаг хугацаа өнгөрөхөд би 1-р ангийн анхны охин болж өссөн. Дараа нь би багшийн албан ушаалд томилогдов. Би үүнийг 2 жилийн урш хичээл зүйлээр гүйцэтгэсэн боловч энэ хугацаа дуусахад би өөрчлөгдсөн. Хаагаа темпл бүх өөрчлөлийг үл харгалзан, семинарын ахлах ажил нь хിവэр байв. Би олж авсан зүйлийнхээ хамгийн сайн хэсгийг үүний зааврын ачаар өрөө байлаа. Үүний нөхөрлөл нийгэм миний байнгын яавшрал байлаа. Тэр намайг ээж гуйрнанка сүүлд хамрагчийн оронд авсан юм. Энэ үед ир гэрлэж нөхрөөгөө санваарн маш сайн хүн, ийм ихнэр бараг л зөксөө хүн, хамаас холын гүнзэг шилжиж, улмаар миний хувьд алга болсон юм. Түүнийг явсан өдрөөс хойш би өмнөх шигээ байхаа байсан. Лавдыг ямар нэг хэмжээгээр миний гэр болгосон бүхий л өгөөрөө мэдрэмж, харилцаа холбоо бүр үүний хам алга болсон байлаа. Би үүнээс өөрийнх нь үрлэг чанар, дадал хөвчлийн ихэнхийг өөрөө шингээсэн байлаа. Илүү зөгцсөн бодол санаа, илүү сайн зохицуулагдсан мэдрэмж миний оюун ухаанд нэврэн орчихсон байлаа. Би өөрийг дэг журмыг чанд сахин биелүүлсэн. Би чимээгүй байв. Би өөрийгөө сэвэл хангалуун гэдэг ийгэж байв. Бусдын нүдэнд ирж байгаа өөрийнхөө нүдэнд ч би сахилга ба номхон зан чанараа харагддаг байлаа. Гэвч хувь заяа. Ноён нисмийн хэлбэрээр хаагаа темпл бид хоёрын хооронд орж ирэв. Би үүнийг хөрмийн ёслолын дараахан аялын даашин цагаа шуудангийн иргэнд орж байхыг харлаа. Морин эрэг олгоод өөд өгсөж өндийгөөс алга болохыг би харлаа. Дараа нь өрөөндөө орж уг үйл явдалд зориулж олгосон хагас баярын ихэнх хэсгийг ганцаархнаа өнгөрүүлв. Би ихэнхдээ өрөөгөөр алхдаг байсан. Би өөрийгөө зөвхөн гарц хохиролд харамсаж, үүнийгээ хэрхэн засгаа бодож байна гэж өсөөлөн бодов. Гэвч унгаан бодсноо дуусч дээшээ харал үдээс хойш өнгөрч үдэш нилээд ойрж байгааг олж мэдмэгц энэ хугацаанд би өөрчлөгдөх үйл явцад орсон ухаа бас нэг санаанд минь орж ирэв. Хаагаа темплээс зээлсэн бүх зүйлээ оюун ухаан минь хойш авсныг, өөрөөр хэлбэл ир миний эргэн ойронд амьсгалж байсан амар айван уур амьсгалыг өөрийгөө хам авч явсан бөгөөд одоо би өөрлөх хിവэрээ үлдэж хуучин сэгэс хөдлөө мэдэрч эхэлсэн юм. Ямар нэг дэмжлэг асарсан юм шиг биш, харин ямар нэг шалгаан алга болсон ми санагдав. Миний урмыг хугалсан зүйл нь айван байх хүч чадал биш, харин амар амгалангийн шалгаан үгүй болсон юм. Миний дэлхий хэдэн жилийн уршлагуудад байсан бөгөөд миний уршлаг үүний дүрм журм, оголцооны ухаа байсан. Одоо би бод ерөн зүргэн уудан бөгөөд үүний овргууд гарч, аюул ослын дунд амьдралын ухаа жинхэнэ мэдлэгийг ирж хаах зоригоо хүмүүсийг найдвар, айдас, мэдрэмж, сэгэл хөдлөлийн олон янзын албар хүлээж байсныг саналаа. Би цонх руугээ очиод онгойлгоод гадагшаа харлаа. Барилгын 2 талавч байлаа. Цэцэрлэг байлаа. Завуудын даашинз, уулархаг ингэрийн хаяа харагдаж байлаа. Миний нүд бусад бүх зүйлийн хажуугаар өнгөрч хамгийн аслагдсан хөх ориглууд дээр амрав. Энэ нь миний даван уулахыг хүссэн хүмүүс байлаа. Брок болон хийн хил хязгаарын доор бүгд шоронгийн газар, зүлгийн хязгаар ми санагдаж байв. Би нэг уулын бэлгийг ойрон эргэлдэж, 2 уулын хоорондох хавцас дунд алга болох цагаан замыг ажиглав. Би үүнийг цаашдаа дагахыг хичнээн их хүссэн гэж би яг ир замаар морин эргээр аялж байсан үеийг саналаа. Би харанхуй болоход ир олгод уруу бууж байснаа саналаа. Намайг лавдад анх авчирсан өдрөөс хойш нэг нас өнгөрсөн ми санагдаж байсан бөгөөд ир цагаас хойш би үүнийгээ хизээч орхиогүй юм. Амарлаа сургууль дээрээ өнгөрүүлсэн байв. Хаагаар ид намайг гисгэд уруу хизээч явуулж байгаагүй. Тэр өөрөө ч гэр бүлийнх нь хинэн ч над дээр хизээч очиж байгаагүй. Сургуулийн дүрм, сургуулийн үүрэг, сургуулийн дадал хэвшил ба ойлголт, дуу хоолой, царай, хиллэг, хувцас, дур сонирхол гэд гадаад ерөнцөө цагтлаар эсвэл мессежээр ямар ч харилцаа байгаагүй юм. Энэ нь хангалгүй гэдгийг би мэдэрсэн. Би ганцхан өдрийн доор 8 жилийн хэв маягаас залхаж билээ. Би эрх чөлөөг хүсв. Эрх чөлөөний өлөө би амьсгаа ав. Эрх чөлөөний өлөө би залбирав. Салхин дарахж дараа нь бүдэг бадаг үлэхмээ санагдав. Би үүнийгээ орхиж илүү даруухан гуйл хийв. Өөрчлөл, урамшуулал. Энэ гуйлч бас бүдэг бадаг зайд шүүрдэн алга болсон ми санагдав. Тэгвэл наад зах нь надад шин боол өгөөч. Энэ доройн хоолны цагаар дуугарах хонх намайг доош дуудав. Унах цаг болол эргцүүлсийн асралгүй гинжин хэлхийгээ үргэлжлүүлэх эрх чөлөөгүй байлаа. Тэр үед ч надад нэг өрөөнд сууж байсан багш удаан хугацаагаар бяцхан яриа өрнүүлж давхыг хүссэн сэдвээс минь намайг холдуулсан юм.
Би үүнийг дуугүй болгохыг хичнээн их хүсэж байсан гэж. Цонхны дэргэд зогсож байхдаа хамгийн сүүлд санаанд минь орж ирсэн санаа руугээ эргэн очиж чадвал намайг аавшруулах ямар нэгэн буйл санал гарч ирэх шиг санагдав. Хаагаа грэс эцэс нь хамрагдлаа. Эр хүнд үе сэмгээ байсан бөгөөд одоо хүрэл үүний хамрын булчирхааг би аагүй зүйл гэхээс өөр ямар ч байдлаар үзэж байгаагүй юм. Өнөө орой би ихний гүн ноёг сэгэл ханамжаагаар уган авлаа. Би яриаг нь асалж чадахгүй. Хагас алга болсон бодол минь эрд ороо сэргэв. Шин боол боллоо. Үүнд ямар нэг зүйл байна гэж би ганцаарчлан хэлв. Оюун санааны хувьд ойлгогдох байх. Би чанга ярьсангүй. Тийм чамаа сонсогддоггүй учраас би мэднэ. Энэ нь эрх чөлөө сэвэл хөдлөлт таашаал гэх мэт үгүй адилгүй. Сонсогдож байна. Гэхдээ миний хувьд сонсогдож байгаа зүйлээс өөр юу ч биш. Тэднийг сонсох нь ердөөс цаг дэмий үрэх хэрэг болох дэндүү хоосон бөгөөд үр зөөрийн юм. Гэхдээ боолчлогдог. Энэ нь үнэн хэрэгэ байх ёстой. Хинч үйлчилж болно. Би энд 8 жил үйлчиллээ. Одоо би өөр хаа нэгийг үйлчлэхийг л хүсэж байна. Би өөрийн хүслээр ийм ихийг олж авч чадахгүй гэж үү? Ийм зүйл боломжтой биш гэж үү? Тийм ээ, иймээ өсвөл ийм ч хэцүү биш. Хэрэг би үүнд хүрэх арга замыг олж мэдэх хангалаа идэвхтэй архиа байсан бол би энэ архиг сэрэх гэж орондоо босд суулаа. Хүйн шүн байлаа. Би мөрөө алчуураар боож бүх чадлаараа дахин бодов. Би юу хүсэж байна вэ? Шин байшинд, шин царайнуудын дунд, шин нөхцөл байдалд, шин газар. Би үүнийг хүсэж байна. Хүмүүс шин байраа болохын улд юу хийдэг вэ? Энэ нь найзуудад чамаа гэж би бодож байна. Надад найз байхгүй. Найз нөхөдгүй. Эргэн ойрноо хайж өөрсдөө услах хэрэгээ өөр олон хүн байдаг. Тэдний их үүсвэр юу вэ? Юу ч надад хариулсангүй. Дараа нь би ярихтаа хурдан хариу олохыг ушаасан. Энэ нь маш хурдан ажиллаж олгоод тухандоор цохилж байгааг мэдэрсэн. Гэвч бараг 1 цагийн ур шимэх замраагүй ажилласан. Хичээл зүйл нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Би дэмий хөдөлмөрснөөс халуурч босоод өрөөнд ээлжлэн оров. Хөшгийг онгойлгоод ганц 2 одыг хараад хүнээсээ чичирч дахиад л орондоо оров. Намайг эзгүүд нэгэн сайхан сэглээ шидэв бүсгүй шаардлагаа саналыг дэрэн дээр минь хайсан нь гарцаагүй. Учир нь намайг хивж байл нөхцөл байдлыг хүссэн хүмүүс зар сурвалжилгаа. Чи шар хэрэлт сэгүүлд зарлах ёсой гэсэн бодол чимээгүйхэн орж ирв. Яаж? Би зар сурвалжилгааны алаар юу ч мэдэхгүй. Хариулууд шуурхай байлаа. Та зар сурвалжилгаа үйлбэрийг өөлөх мөнгөө сонины редактор чиглэсэн хавсны дор хавсрагсан байх ёстой. Чамд байгаа анхны боломж бол 100 дахь пост дээр авах ёстой. Хариулыг энд шуудангийнч эд хаяглах ёстой. Та загтлаа илгээснээс хойш 7 хоногийн дараа очиж хэрэг ирсэн бол асууж лавлаж болно. Энэ үлгэлгөөг би 2 удаа, 3 удаа давсан. Тэгээд энэ нь миний оюун ухаанд шингэсэн байлаа. Би сэгэл хангалуун болж унчихсан. Өглөө ир би босож байлаа. Сургуулийг сэрэх хонхт уурхаас өмнө би зар сурвалжилгаагаа бичиж хавсаргаж чиглүүлв. Энэ нь дараах байдлаар үргэлжилдэг байв. Сургуулийн үлбэр дассан залуу эмгээ би багшаар 2 жил ажиллаагүй байсан уу? 14-өөс доош насны хүүхдүүд байдаг хувийн гэр бүлд нөхцөл байдлаа уулзахыг хүсэж байна. Би дөнгөж 18 настай болохоор өөрийнхөө насны сурагчдыг өдөртөн чиглүүлэх нь зохимжгүй гэж бодсон. Тэр англи хэлний сайн боловсролын ердийн салбаруудыг франц хэлд зураг зурах, хөгжмөө хослуулан заах чадвараа юм. Эр үед уншигч одоо гаргасан амжилтуудын энэхүү нарийнхан жагсаал нэлээд өргөн хүрээ байх байсан. Хаяг чи шуудангийн офис лоон шир. Энэ бичиг барим өдөржингөө миний шургуулганд цоожоо байв. Цайны дараа би шин даргаас лоон руу явж өөрөө болон 1 юм уу 2 багш нөхдөө жижиг даалгавар өгөх юм бол зөвшөөрөл хүсв. Зөвшөөрөл дураяа өгөгдсөн. Би явлаа. 2 ким явган явж үдэш нойн байсан ч өдрөө дур байлаа. Би 1 юм уу 2 дэлгүүр очиод загтлаа шуудангийн салбар хийгээд ширүүн борооны дундуур цугсан хувцсаач сэгэлэн авширсан байдлаа эргэж ирв. Дараагийн 7 хоног уурмын санагдаж эцсээ бүх тал зүйлсийн адил дуусч намрын нэгэн сайхан өдрийн өгсгөлд би дахиад лоон орох зам дээр явган явж байлаа. Энэ нь үзэсгэлэнээ зам байлаа. Бихийн хажуугаар хөндийн хамгийн сайхан нугас дундуур хивж байлаа. Гэвч ир өдөр би усны дур булаам зүйлээс илүү миний холбогдсон жижигхэн бураг намайг хүлээж байсан байж болох эсвэл хүлээж байгаагүй загтлуудын ухаан илүү бодож байлаа. Энэ тохиолдолд миний хийсэн ажил бол гулын хэмжүүр авах явдал байлаа. Тэгээд би эхлээд энэ ажлаа дуусгаад дуусмагц гулын үйлдвэрлэгчээс шуудангийн салбар хүрэл цэвэрхэн нам гүмхэн жижигхэн гудамжаар алхлаа. Энэ гудамжийг хамрандаа эвэр нүдний шил гараахаар бэлий зүүсэн нэгэн насаа хаагаа хадгалдаг байв. Чи энд зориулсан загтал байна уу гэж би асуулаа. Тэр нүдний шилээрээ над руу ширэн хараад шургуулгыг онгойлгоод доор нь байгаа зүйлсийг удаан хугацаанд энгэлцэн бодсноос болоод миний найдвар замхран алга болж эхлэв. Эцэс нэр бичиг баримыг нүдний шилнийхээ өмнө бараг 5 минут барьж лангууны нөгөө алд үзүүлж сониуч цаана үл ихсэн харцаар уг үйлдэлийг дагалцсан нь чи ганцхан юм байна уу гэж би асуув. Дахиж байхгүй гэж ир хэлв. Би үүнийг халаасандаа хийгээд гэр рүүгээ харав.
Тэр үед би онгойлгож чадсангүй. Дүрм намайг 8 цаг буцаж ирэхийг шаардсан бөгөөд аль хэдийн 7 цаг хагас болж байв. Намайг ирэхэд янз бүрийн ажил хүлээж байлаа. Би охтын хичээлийн цагийн үеэр эднээ хам суух хэрэгэ байлаа. Дараа нь залбирлыг унших ээлж минь ирэв. Эднийг унахад нь хүргэж өгөхийн улд дараа нь би бусад багш нараа хам хооллов. Эцэст нь бид шүн унсан ч гарцаагүй хаага грэс миний хамрагч хിവэр байлаа. Бидний дэнлүүний суурин доор дэнлүүний үзүүр нь богинохон байсан болохоор би үүнийг шаал ярих үе гэхээс айж байлаа. Аз болоход үүний эдсэн хүнд оройн хоол нойрсох нөлөө үзүүлж намайг хувцаа айлж дуусгаас өмнө аль хэдийн хамрагдаж ихэлсэн байлаа. Ганц эмчтлээ үлдсэн хിവэр байлаа. Би загтлаа гаргаж ирлээ. Амон ихнийв би эвдсэн. Агуулга нь овчхон байв. Хэрэв өнгөрсөн пүрэв гараг шаар хиралт сонинцаар сурвалжлагаа явуулсан ч энэ дээр дурдсан мэдлэг эзэмшиж байгаа бол мөн ирээр зан чанар чадварын алаар хангалаа ишлэл өгөх боломжтой бол үүнд 10 хүрэх насны жаахан охин ганцхан сурагч байгаа нөхцөл байдлыг санал болгож болно. Цалин нь жилд 30 фунт стерлинг байна. GES ишлэл нэр хаяг болон бүх нарийн ширийн мэдээллийг өдөрдамжинд илгээхийг хүсэж байна. Хаага Fairfax, Thornfield, Milcoin ойролцоо шир. Би барин бичгийг удаан шалгалаа. Бичиг нь насаа эмгийн бичсэн шиг хуучирсан, тодорхой бус байв. Энэ нөхцөл байдал сэвэл хангалуун байлаа. Ийхүү өөрийнхөө өлөө мөн өөрийн удирдлагаар үйлдэж байснараа ямар нэг аюулд орох эрсдэлд орох вэ гэсэн хувийн айдас намайг зовоож байв. Хамгийн чухал нь би хичээл зүйлийнхээ үр дүн хүндэглэлийн зохистой байгаасаа гэж хүсэж байлаа. Одоо би насаа эмгийн миний бизнес муу орц биш юм шиг санагдсан. Хаага Fairfax би үүнийг хар даашин зай бэлэвсэн эмгийн малгай байхыг харлаа. Хүүн байж болохч болов бүдүүлэг биш. Англи хэлний өндөр насаа хүндэглийн үлгэр загвар. Thornfield энэ нь үүний байшингийн нэр байсан нь эргэлзээгүй. Эмх цэгцээ газар гэдэг би иглээ байлаа. Хэдийгээр би байрны зөв үйлчлэгөө боловсруулах гэсэн оролдлого бүйлгүйсэн юм. Milcoin шир би Английн газрын зургийн алаарх дурсамжаа шинжилсэн. Тийм ээ би харсан. Шаар болон аль алинд нь. Шир миний одоо амьдарч байгаа алслагдсан гүнзгээс Лондоноос 70 милийн зай байв. Энэ нь надад санал болгосон юм. Би амьдрал хөдөлгөөн байсан газар очихыг хүсэж байлаа. Milcoin бол ам мөрний эрэг дээрх үйлдвэрлэлийн омхоо байсан юм. Энэ нь ядаж бүрэн өөрчлөл байх болно. Уур яндан Уаны үйл миний сонирхлыг ийм ч их аагүй юм биш. Гэхдээ Thornfield хоос нилээд хол байх болов уу гэж би маргав. Энд лааны хонгил унаж, зул унарч эхлэв. Маргааш нь шинэ алхмууд хийх ёстой байв. Миний өлөвлөгөө цаашид өөрийнхөө цээжинд хязгаарлагдахгүй байв. Тэдний амжилтад хүрэхийн улд би эдэнд заах ёстой. Үд дундын амралт чөлөө цагийн үеэр даргын уулзсыг эрэлхийлж олж авсны дараа би үүнд шинэ нөхцөл байдалд орох боломжтой байгаагаа хэлсэн юм. Цалин нь одоогийнхоосоо 2 дахин их болно. Учир нь ловод би жилд ердөө 10 фунт стерлинг авдаг байсан. Мөн энэ асуудлыг миний өмнөөс ноён Броксхурс буюу хорооны зарим гишүүнд хэлж эдгээрийг ишлэл болгон дуртахыг надад зөвшөөрөх эсхийг асуув. Тэрээр энэ асуудалд 100 үүрэг гүйцэхийг дураяа зөвшөөрчээ. Маргааш нэр энэ хэргийг ноён Броксхурсад танилцуулахад ирээр хаагарид миний урилгын асран хамгаалагч учраас үүнд захиа бичих ёстой гэж хэлсэн юм. Хариул авахаар эргэж ирсэн ир эмгээд би хүснээ хийж болно. Тэр миний хэрэг хөндлөнгөөс оролцохоо аль хэрнээс болсон байна гэсэн зурус илгээжээ. Энэ зурус хорооны ойрон явж эцэс нь надад хамгийн ууграа горьлуулсны дараа чадлаараа бие махбодоо сайжруулахын улд албан ёсны чөлөө олгов. Мөн би ловд дахь багш сурагч аль альных нь хувьд үргэлж сайн бие авч явдаг байсан учраас уг байгууллагын байцаагчдын гарын үсэг зурсан зан чанар чадахын гэрчлэлийг надад нэн даруй өгөх ёстой гэсэн баалгаа нэмж өгөв. Иймээс би энэ гэрчлэлийг сар орчмын дараа хүлээн авч нэг хувийг нь Хаага Fairfax илгээж эр хааган хариулыг хүлээн авч сэтэл хангалуун байгаагаа илэрхийлж эр өдрийг 2-7 хоногийн дараа үүний тэр захирагчийн албан ушаалд орох хугацаа болгон огоосон юм. Одоо би бэлгэлээ базааж завгүй болж 2-7 хоног маш хурдан өнгөрлөө. Миний хүссэн зүйл тохирсон ч надад ийм ч ховцс байсангүй. 8 жилийн өмнө Гисхэдээс авчирсан эр цүнхээ баглахад эцсийн өдөр хангалаа байлаа. Хайрцгийг олсоор нь ууж ил цагтал хаджээ. Хагас цагийн дараа эвэрлэгч онгоцыг дуудаж Лоон руу аваачиж би маргааш өглөө эр засвар хийж дасгалжуулагчаа уулзах ёстой байлаа. Би аясын хар даашинзаа самнаж малгай бэли муфа бэлтлээ. Ямар ч ид зүйл үлдээгүй эсхийг бүх шургуулгаанаасаа хайв. Одоо хийх зүйл алга болж би суугаад амрахыг хичээв. Би чадахгүй. Хэдийгээр би өдөржингөө явсан ч хоромхон зуур амарч чадсангүй. Би дэндүү их догдолж байлаа. Өнөө орой миний амьдралын нэг үе ойрж маргааш шинэ үе нэгдэх гэж байлаа. Энэ завсралгаанд унах боломжгүй. Би өөрчлөл явагдаж байгааг халуухан ажиглах ёстой. Намайг өгсөн сүнс шиг инүүчилж байсан үүдний өрөөнд надаа уулзсан зарц хаага доор байгаа хүн манаа уулзахыг хүсэж байна гэв. Тээврийн хэрэгсэл яах вэ гэж би бодсноо асуулгүйгээр доошгүй. Хаалга нь хагас онгорхой байсан арын өрөө буюу багш нарын өрөөний хажуугаар өнгөрөн гал огоо руу явал хэн нэгэн гүйн гарч ирэв. Тэр хүн гэдэг би иглээ байна. Би үүнд хаанч хэлж болох байсан гэж хашгирч миний өслийг зогсоож гараас минь агсан хүн хашгирлаа. Би харлаа.
Сайхан хувцассан зарц шиг хувцассан, морон шиг залуухан нэгэн эмгээг би харлаа. Маш царайлаг хар ус, нүдээ амьд царай. Хэн бэ гэж ир миний хагас ансан инээмсэглэж дуу хоолоогоор асуув. Та намайг мараагүй бидтэй, хаагааж юм. Би дахиад хэдэн секундын дараа үүнийг еврэн өмсөж, Бэси гэж би хэллээ. Тэр хагас инээж хагас уйлж, бид хоёулаа зочны өрөөнд оров. Галын дэргэд хий угалц өмссөн 3 настай бяцхан хүү зогсож байлаа. Энэ бол миний бяцхан хүү гэж Бэси шууд хэлв. Тэгвэл чи гэрэлсэн үү, Бэси? Тийм ээ, бараг 10 жилийн дараа дасгалжуулагч Роберт Ливэнд тэнд Бобигээс гадна Жим гэж нэрлсэн бяцхан охин байгаа. Чи Кэсхитэд амьдардаггүй юм уу? Би байшинд амьдардаг. Хуучин Порер явчихлаа. Тэд яаж амьдарч байна вэ? Тэдний ухаа бүгдийг надад ярьж өг, Бэси. Гэхдээ эхлээд суугаарай. Боби нааширч миний өвдөг дээр суу, ийм үг гэж хэлсэн ч Боби ээжийнхээ хажууд суухыг илүүд үзжээ. Та ийм ч өндөр биш, хаагааж юм, ийм ч ом биш шүү дээ гэж Хаага Вивэн цааш нь хэлв. Тэд чамайг сургуульд ийм сайн хүмүүжүүлээгүй гэж би хэлж байна. Хаага Рид чамаас олгоо мөрөө өндөр, Хаага Жоржиана хоёрыг өргөнөөр нь болгоно. Жоржиан царайлаг хүн байх, Бэси, маш их. Тэр өнгөрсөн үйл ээжигээ Лондонд очсон бөгөөд энд хүн бүр үүнийг биширч нэгэн залуу ноён үүнд дурлжээ. Гэвч үүний хамаан садангууд эсрэг байв. Хаага Жоржиан нэр хоёр зугахаар шийдсэн. Гэвч эднийг олж мэдээд зогсоожээ. Тэднийг олж мэдсэн нь Хаага Рид байсан юм. Одоо эр эгчээгээ муур нохоо амьдралаар амьдарч байна. Тэд үргэлж хэрэлдэж байдаг. Тэгвэл Джон Рид яах вэ? Өө, эр ээжийнхээ хүсснээр сайн биш байна. Тэр коллежид сурч цугалсан гэж би бодож байна. Тэгээд аав ах нар нь үүнийг хуульчаар ажиллаж, хуулийн мэргэжлэр суралцахыг хүссэн юм. Гэвч ир үнэхээр урам хугарсан залуу болохоор эд үүнийг хизээч ийм ч их болохгүй гэж би бодож байна. Тэр ямархуу харагдаж байна вэ? Тэр маш өндөр. Зарим хүн үүнийг царайлаг залуу гэж нэрлэдэг. Гэхдээ ир маш зузаан уруулаа. Хаага Рид өө, миссис Нүүр царайнд нь хангалаа он бие сайн харагдаж байна. Гэхдээ ир ийм ч амар хялбар биш гэж би бодож байна. Ноён Жоны бие авч явах байдал үүнд таалагдахгүй. Ир их мөнгө зарцуулдаг. Тэр чамайг энд явуулсан уу, Бэси? Үгүй ээ. Гэхдээ би чамаа уулзахыг аль хэрнээс хүсэж байсан бөгөөд чамаас захиа ирснийг, бас чамайг улсын өөр хэсэг рүү явах гэж байгааг сонсоод би зүгээр л хөдөлж, чамайг миний хүрэлцэхгүй болохоос өмнө харъя гэж бодсон. Чи надад урам хугарсан байх гэж би айж байна, Бэси. Би үүнийг инээмсэглэн хэлв. Хэдийгээр Бэсигийн харц хүндгэл илэрхийлж байсан ч ямар ч хэлбэрээр биширч байгааг би анзаарав. Үгүй ээ, хаагааж юм, яг ийм биш. Та хангалаа ийдэг хүн. Чи Хаага шиг харагдаж байна. Чи хүүхэд шиг гоо үзэсгэлэн байгаагүй юм. Би Бэсигийн илэн далангүй хариулыг сонсоод инээмсэглэв. Би энэ нь зөв гэж бодсон ч үүний уг учрыг ийм ч их хайхрамжгүй хандаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 18 насаадаа ихэнх хүмүүс сэгэлтэн нийцхийг хүсдэг бөгөөд энэ хүслийг 2 дугаар авах гадаад өрхөн эдэнд байхгүй гэсэн игэл үнэмшил нь сэтэл ханамжаас өөр юу ч авчирдаггүй. Гэхдээ би чамайг ухаанаа гэж хэлж байна гэж Бэси авшрахын улд үргэлжлүүлв. Чи юу хийж чадах вэ? Та өгөлтөр хуур оглож чадах уу? Жаахан, өрөөнд нэг хүн байв. Бэси очиж онгойлгоод надаас суугаад аяыг нь өгөхийг хүсв. Би ганц 2 вэс оглоход ир ихэд гайхсан байлаа. Хаага Рид сайн оглож чадахгүй байсан гэж ир баярлан хэлв. Би чамайг эднээс суралцах алаараа давж гарна гэж үргэлж хэлдэг байсан. Тэгээд чи зурч чадах уу? Энэ бол яндангийн дээрх миний зургуудын нэг. Энэ бол миний өмнөөс хороонд зуучлал үзүүлсэнд нь алархан даргад бэлэг болгон бэлгэлсэн усан будгаар хийсэн үзэсгэлэн байгалийн үзэсгэлэн байлаа. Сайхан юм байна, Хаагааж юм. Энэ зураг Хаага Ридийн зургийн масрих, үүний хажууд очиж чадхааргүй залуу бүсгүүчүүдийн ч зурч чадхааргүй ийм сайхан зураг юм. Та Франц хэл сурсан уу? Тийм ээ, Бэси, би үүнийг уншиж бас ярьж чадна. Чи муслан даавуу дээр ажиллаж болох уу? Би чадна. Өө, үнэхээр Хаага шүү, Хаагааж юм. Хамаан садангийнхан чинь чамайг анзаарч байгаа эсгээс үл хамааран чи сайн харилцаа байх болно гэдгийг би мэдэж байсан. Би чамаас асуухыг хүссэн нэг зүйл байлаа. Чи эцгийнхээ хамаан болох эрийнхнээс ямар нэгэн зүйл сонсож байсан уу? Миний амьдралд хизээч байгаагүй. Миссис Сиднийг ядуу жигшүүрээ хүмүүс гэж үргэлж хэлдэг байсныг анаар мэднэ. Тэд ядуу байж болно. Гэхдээ эдрүүдийнхээ адил язгууран гэдэг би гэдэг. Бараг 7 жилийн өмнө нэгэн өдөр Гэсхэдэд ноён ээр ирж анаа уулзахыг хүссэн юм. Миссис чамайг 50 милийн цаана сургууль дээр байна гэлээ. Тэр энд үлдэж чадахгүйдээ маш их урам хугарсан боллоо. Тэр гадаад улс руу аялах гэж байсан бөгөөд усан онгоц Лондоноос 1 юм уу 2 хоногийн дараа хөдлөх ёстой байв. Тэр нэлээд боловсон хүн харагдаж байлаа. Тэр чиний аавын дүү байсан гэж би бодож байна. Тэр харин айл улс руу явж байсан юм би. Бэси, хэдэн мянган километрийн цаана дарс хийдэг арал. Гэрийн эзэн надад хэлсэн шүү дээ, Мадера гэж би санал болгов. Тийм ээ, эн чинь яг энэ үг. Тэгээд ир явсан юм уу? Тийм ээ, ир гэрээ олон минут байсангүй. Миссис үүнээ маш их дон байв. Дараа нь ир үүнийг нууц худалдаачин гэж дууддаг байв.
Миний Робер өөрийгөө дарсны 8-аачин байсан гэдэг маш магадлалаа гэж би хариуллаа. Эсвэл Дарс худалдаачны бичиг хэргийн ажлан эсвэл өлөөлөгч байж болох юм. Биси бид хоёр хуучин цагийн ухаан нэг цаг илүү ярилцаж байл намайг орхин явахаас өөр аргагүй болов. Маргааш өглөө нь би дасгалжуулагчийг хүлээж байх зуураа лоонд үүнийг хэдэн минут уулзсан юм. Бид эцэст нь Броксхурс гарсын хаалган дээр салж явлаа. Тэр үүнийг гисгэд уруу буцаан хүргэх еврийн хэрэгслийг ухахаар Лоуд Филийн орой руу хөдөлсөн бөгөөд би Милкоийн үл мэдэгдэх орчинд шинэ үүрэг, шинэ амьдралд хүргэх еврийн хэрэгсэлд суулаа. Бүлэг, зохиолын шинэ бүлэг гэдэг нь жүжигийн шинэ үзэгдэл зугаа адил юм. Уншигч минь, энэ удаад намайг хөшгийг аах үед анар Милкоийн Жорж Дэм буудлын ханан дээр Дэм буудлын өрөөнүүд шиг ом дүрсээ цааснуудаа хевс, авилга, эвшин дээр ийм хээ угалзаа өрөө байна гэж өсөөлөх байх. 3 дугаар Жорж Уэйсийн хунаажийн хүрэг, Улфын үхлийн зураг зэрэг принууд байв. Энэ бүхэн Азнаас үндсэн осон дэнлүүний гэрэл, мөн миний дээл малгайгаа сууж буй маш сайхан галын гэрэлд анар харагдаж байна. Миний мөв шүхрээ ширээн дээр хивэж байна. Би 10 дугаар сарын 1 өдрийн бүдүүлэг байдалд 16 цаг өрснөөс өөдлөө нойрсох хүйн хүндийг дулаацуулж байна. Би Лооноос өглөөний 4 цаг гарч явлаа. Милко 2 цаг одоо дөнгөж 8-ыг цохиж байна. Уншигч, би ухаан харагдаж байгаа ч оюун санаагаа ийм ч айван байлгадаггүй. Дасгалжуулагчийг энд зогсоход надад уулзах хүн байх гэж би бодсон. Миний нэрийг дуудахыг сонсож, намайг Торнфилд руу хүргэж өгөхөөр хүлээж буй сүүх иргэний дүрслэлийг харна гэж найдан. Гуал модон шаар уруудан буух зураа сэгэл өгшин иргэн ойрноо харлаа. Иймэрхүү зүйл харагдсангүй. Хаага эрийн араас хэн нэгэн хүн асууж байсан эсхийг зөөгчөөс асуухад надад сүрэг хариул өгөв. Тиймээс намайг хувийн өрөөнд үзүүлэх хүсэл гаргахаас өөр ямар ч арга зам байсангүй. Янз бүрийн эргэлзээ, айдас бодол санааг минь зовоож байхад би энд хүлээж байна. Туршлагагүй залуусын хувьд дэлхий дээр өөрийгөө ганцаардаж, бүх холбоосоо сасарч, холбогдсон боомод хүрч чадах хэсэгтээ эргэлзэж, орхисон боом руугаа эргэн очиход нь олон саад огор учруулж байгаа нь маш хачирхлаа мэдрэмж юм. Адал явдлын сэтэл аам байдал эрхүү мэдрэмжийг амаа болгож, бардамлын гэрэл үүнийг дулаацуулдаг. Гэвч дараа нь айдсын цохил үүнийг үүмүүлнэ. Хагас цаг өнгөрсний дараа би ганцаараа хിവэр байх үед айдас давмгаалж байлаа. Би хонх дарыг гэж бодов. Энэ хавьд Торнфилд гэдэг газар байдаг уу гэж би дуудлагыг хариулсан зөөгчөөс асуулаа. Торнфилд үү? Би мэдэхгүй хаага. Би бараас асууя гэв. Тэр алга болсон боловч нүд ирэмхийн зур дахин гарч ирэв. Таны нэр айруу хаага. Тийм ээ, чамайг хүлээж байгаа хүн байна. Би өсрөн босч мөв шүхрээ аваад Дэм буудлын хонгил руу яаран орлоо. Нээлийн хаалганы хажууд нэг хүн зогсож байсан бөгөөд дэнлүүе гудамжинд нэг морио еврийн хэрэгсэл бүдэг бадаг харагдав. Энэ чиний ачаа байх гэж бодож байна гэж эр хүн намайг хараад хонглын өрөө рүү минь заагаад гин хэлв. Тийм ээ. Тэр машин шиг машин дээр суулгаад би суув. Тэр намайг дуугүй болохоос өмнө би үүнээс Торнфилд хүрэлхэр хол байгааг асуув. 6 милийн зай. Бид энд хэр удаан очих вэ? Цаг хагасын дараа болно. Тэр машины хаалгыг хаагаад гадаа өөрийнхөө суудал дээр авирч сум. Бид хоёр хөдлөлөө. Бидний өсөл хөгжил удаан байсан бөгөөд эргцүүлэн бодох хангалуй цаг гаргаж байв. Би аяллахаа өгсгөлд удаан хугацаагаар ойрсондоо сэтэл хангалуун байлаа. Би ухаач гоёмсог биш еврийн хэрэгсэлд арагшаа налан суухтаа авин бясалгаж байлаа. Зарц сүүх иргэний энгийн байдлыг харахад Хаага Фэрфакс иймч өрөмгийн хүн биш байх. Төдий чинээ сайн. Би нэг л удаа сайн хүмүүсийн дунд амьдарч байгаагүй бөгөөд эдний хам маш их өрөвдлөө байсан. Тэр энэ жаахан охиноос өөр ганцаараа амьдардаг болов уу гэж би боддог. Хэрв ийм бол хэрвээр ямар нэгэн хэмжээгээр нөхөрсөг байвал би үүнээ хам байх нь гарцаагүй. Би чадах бүхнээ хийн. Чадах бүхнээ хийснээр эр бүр хариу өгдөггүй нь харамслаа. Үнэн дээр Лоудад би энэ оголыг авч сахиж ааламжаа болгож чадсан юм. Гэвч Хаага Ритийн хувьд миний хамгийн сайн сайхныг үргэлж чигшин зэвүүцдэг байснаа би сандаг. Хаага Фэрфакс 2 дахь Хаага Ритийг гаргахгүй байгаасаа гэж би бурханд залбирч байна. Хэрв эр зөвшөөрвөл би үүнээ хам үлдэх албагүй. Хамгийн муу зүйл тохиолдвол би дахиад сурвалжлага хийж чадна. Бид одоо замдаа хэр хол явж байна гэж би боддог. Би цонхыг доош буулгаад гадагшаа харлаа. Милко бидний ард зогсож байв. Гэрлүүдийнх нь оог харахад энэ нь Лооноос хавьгүй ом газар ми санагдаж байлаа. Миний харж байгаагаар бид нийлэх газар дээр зогсож байлаа. Гэвч дүүрэг аргасан байшингууд байв. Бид Лоудын хувьд өөр бүс ног илүү хүн амаа үзэсгэлэн байгаа юм шиг санагдсан. Илүү сэвэл хөдөлгөм, романик биш юм. Зам хүнд шүн манна, зааварлагч маань морио бүх замд нь явуулж цаг хагасын хугацаа 2 цаг болж сунгасан гэдэг би үнэхээр игэж байна. Эцэс нэр суудал дээрээ эргэж хараад чи одоо Торнфилдээс хол байгаа юм байна. Би дахиад л гадагшаа харлаа. Бид сүмийн дэрэгдүүр өнгөрч байв. Тэнгэр өөд намхан өргөн цамхгийг нь би харж хонхон 4-1 дуугарч байв. Би бас олгод дээр осгон эсвэл осгоныг имдэлсэн нарийнхан гэрлүүдийг харлаа. 10 орчим минутын дараа жолооч бууж, 2 хаалгыг онгойлгож, бид дайран өнгөрч, эд бидний араас мөргөлдөв. Бид аажуухан өгсөж, нэгэн байшингийн урт алд хүрч ирэв. Хөшгөө нумны цонхоор Лааны гэрэл гялалцаж байлаа. Бусад нь харанхуй байв.
Машин урд хаалганы дэргэд зогсов. Шивгчний зарц онгойлгов. Би буугаад доогшоо оров. Та энэ замаар алхах уу? Хаагаад гэж охин асуув. Эргэн ойронд нь өндөр хаалгаа дөрвөлжин ихмаар би үүнийг дагаж явлаа. Тэр намайг өрөөнд оруулав. Галлаа 2 дахин гэрэлсэн эхэндээ намайг гайхшруулсан өрөөнд оруулав. Гэвч намайг харж чадмагц аюуха аяахан дүр зураг нүдэнд минь харагдав. Жижигхэн ухаа өрөө, хөгжлөө галын дэргэд дугуй ширээ, бэлэвсэн эмгийн малгай, хар арван даашинзай, цасан муслын хормогчоо хамгийн нэм байлан жижигхэн насаа эмгээ суусан өндөр нурвай, хуучны загвараа бодно. Яг миний өсөөлж байснаа яг адил. Хаага Фэрфакс шиг боловч арай сүрлэг зөөлөн харагдаж байлаа. Тэр нэхмлийн ажилд завгүй байв. Оммоор хөлтөнд ичгүүргүй сууж байв. Товчоор хэлбэл гэр орны авахаа байдлын гоо үзэсгэлэн гүйцэд болохыг юу ч хүсээгүй юм. Шин захирагчийн хувьд илүү их л найдвар өрүүлэн манилцуулахыг өсөөлхийн аргагүй байв. Сүр жавхлан хичгээр байдалд оруулах сүр жавхлан гэж байсангүй. Тэгээд намайг ороход насаа эмгээ босоод шуурхаа найрсаг байдлаар надад уулзахаар гарч ирэв. Хонгор минь чи